Сайн байна уу? Чиго тарууд YouTube сувг тавтай морил. Ингээд өнөөдрийн хайрын мэргээрээ таны бодож байгаа хүн тань руу ямар үйлдэл хийх гэж төлөвлөж гин вэ? Та хоёрын харилцаа ерөнхийдөө цаашдаа ямар хуу байдлаар үргэлжлэх гэж гин вэ гэдгийг өнөөдрийнхөө мэргээр харах болно. За ингээд өнөөдрийн маань мэрэг 3 сонголттой байгаа. Та 3 хүзрнөөс болон мөн ордоороо мэргээ сонсох боломжтой. За тэгээд хамгийн ихний 1-р сонголтод маань гарч ирсэн орд гэх юм бол хонь, нум, ихэр, жинлүр. За 2-р сонголтын дээр маань матар, хумах, арслан, охин. За 3-р сонголтын дээр маань өхөр, заагас, хилэнц, мэлхийн ордын маань гарч ирсэн байна. За та ордныхоо чулуугаар үзэх боломжтой байгаа. За мөн 3 хүзэр маань гарч ирсэн. За тэгээд та эдгээр 3 хүзрнөөс өөрт хамгийн их татагдж байгаа нэг хүзрөө сонгоод мэргээ үзэх боломжтой. За мөн мэрэг болон ордны чөлөө болон хүзрнүүдээ хоршуулж бас мэргээ үзэж өөртөө хамгийн их тохиромжтой тайллыг бол хүлээж авах боломжтой байгаа. За тэгээд өнөөдрийн маань мэрэг болохоор цаг хугацаа гаргаж хэлж өгөхөөр бас онцлогтой. За тухайн хүн маань хизээ тань руу хэрвээ та хор хамт байх байгаа бол хизээ тань руу үйлдэл хийхээр төлөвлөж байна гэдгийг бас цаг хугацааны талаас нь харж өгөх болно. За ингээд бүгдээрээ мэрэгний хэсэгтэрээ уулзцгаая. За 1-р сонголтыг хийсэн та бүхэн маань уншихаа хэсэг тавтай морил. За өнөөдрийн хайр дурлалын сэдвтэй мэргийнхээ уншлагад орцгоё. За хамгийн эхлээд болохоор таны асууж байгаа хүний хайр дурлалаас гадуур энергийн байдал, за ажил төрөл болон эрүүл мэндийн тал дээр ерөнхийдөө ямар хөө нөхцөл байдалтай байна вэ? Ямар сэтгэл мэдрэмжтэй байна вэ гэдгийг хамгийн эхлээд харьцгаая. За Вантын 7-тай утга дүүцдэг хүзэр маань гарч ирсэн байна. За энэ хүний маань хувьд нэлээд ажлын тал дээр ачаал ихтэй, өрсөлдөө ихтэй гэх юм уу, тийм төрлийн ажил хийдэг. За магадгүй зарим талаараа эрч хүч чадлаа ашигладаг биеийн хүчний ажил хийдэг төрлийн хүн байх боломжтой. За нөгөө талаараа нэлээд ийм өрсөлдөх дуртай, юмд ялах дуртай ч юм уу, спортлог ч юм уу тийм төрлийн хүн байх боломжтой. За эрүүл мэндийн хувьд гэх юм бол нэлээд эрч хүчтэй байдлаас харахад бол ямар нэгэн эрүүл мэндийн тал дээр асуудал бол үүсээгүй. Нэлээд өрсөлдөж байгаа, ажлын тал дээр стресс ихтэй байж байх боломжтой байна. Хичээл сургуулийн тал дээр ч юм уу нэлээд хийх юм ихтэй, гараасаа юм гарахгүй бол дуусахгүй болохгүй, өрсөлдөгч ихтэй, өөрийнхөө байр суурийг батлах гэж ингэж оролдож байгаа нөхцөл байдалтай байгаа бол харагдаж байна. За дараа нь болохоор одоогоос тань руу ерөнхийдөө ямар үйлдэл хийх гэж төлөвлөж байна вэ? Ер нь цаашдаа яах гэж байна вэ гэдгийг энэ хүзрээс харъя. За зүрхэн чакра, 4 тодын зүрхэн чакра, embrace буюу judgment. За тэгээд пентаклийн 5 хүзэр маань гарч ирсэн байна. За эндээс харахад болохоор зүрхэн чакра ер нь бол энэ харилцаанд бол зүрх сэтгэлээ зориулахад бэлэн гэх юм уу. Ер нь бол магадгүй танд чин сэтгэлээсээ хайртай ч юм уу. Ер нь таны тухай бодоход тэр зүрх сэтгэл нь догдолдог тий. Ер нь бол энэ харилцаанд байгаа да. Ер нь эсвэл хэрвээ энэ харилцаанд байхгүй тустай байгаа хүний талаар бодож байгаа бол энэ харилцааг ер нь бол явж цаашдаа өөр юм болгох тий. Хамтдаа байх, энэ харилцааг ургуулах, тэтгэх, өсгөх тийм сонирхолтой, төлөвлөгөөтэй түүнийхээ төлөө одоогийн өөрийнхөө байр суурийг эхлээд бий болгох гэж хичээл зүсгэл гаргаж байгаа юм байдалтай бол харагдаж байна. Тэгээд зүрхэн чакра гарч ирсэн байна гэдэг нь энэ харилцааг маш их нэндгэн зүрх сэтгэлээсээ өөрийн чинь тухай боддог тийм. Ер нь ийм тэр хүний зүрх сэтгэлтэй холбоотой асуудал буюу ийм хайр дурлал, хайрын мэдрэмжийг өдөөдөг юм зүйл бол энэ харилцаа гэж бол хэлж байна. За тэгээд feeling alone магадгүй одоо та хоёрын хувьд тусдаа ч юм уу байгаа. За тийм учраас
энэ хүний хувьд те таны асууж байгаа хүний хувьд өдөржингөө айгүй ингээд завгүй өөрийнхөө төлөө амьдралынхаа төлөө ч юм уу зүтгэж ирэхэд гэртээ ямар нэгэн байдлаар айгүй ингээд ирээд ганцаарддаг ч юм уу те яг өнөөдөр болсон үйл явдлаа ярих хүнгүй байгаадаа ч юм уу эсвэл ярих хүнгүй байгаадаа ч юм уу эсвэл яг энэ харилцаантай яг юм өөрийнхөө зүрх сэтгэл мэдрэгдэж байгаа тэр бүх зүйлээ гаргаж чадахгүй байгаадаа ч юм уу жоохон ийм харамссан сэтгэл гэх юм уу ганцаардсан сэтгэл гэх юм уу ямар ч байсан тийм сэтгэл дундуур байдлыг бол мэдэрдэг гэж бол харагдаж байна. Тэгээд зарим талаараа одоо энэ харилцаанд те өөрийг чинь авчрахын тулд өөрийнхөө зүгээс нэлээх юм бэлтгэл хийхгүй болохгүй ч юм уу ямар нэгэн зүйлийг бүтээхгүй болохгүй хариуцлагатай байхгүй болохгүй гэсэн юм бодол мэдрэмжтэй бүх зүйл юм гоё өөрийнхөө сансанд хүртэл бий болсны дараа энэ харилцаанд одоо итгэлтэйгээр орох ч юм уу те өөрийгөө ингээ тгий гэсэн юм одоо өөрийнхөө хүсэл мөрөөдлийг те хэлэх санал хүсэлтийг хэлэх тийм одоо бодолтой бол байгаа л харагдаж байна. Ямар нэгэн байдлаар юуны тухайд хөдлөхгүйгээр өөрийнхөө бодол мэдрэмжийг илэрхийлэх ч юм уу тэгхгүйгээр айгүй юм төвчээр гаргаж хичээл сэтгэл гаргаж байгаа байдал бол энэ хүн дээр харагдаж байна. Тэгэхээр энэ хүн маань нэг талаараа айгүй юм хариуцлагатай яг юуны төлөө яах гэж байгаагаа айгүй сайн мэддэг ч юм уу тийм төрлийг хүн байна гэж бол харагдаж байна. Тэгээд ямар ч байсан одоо ингээд ганцаардлыг мэдэрж байна. Одоо ингээд хэцүү байна. Тийм учраас хамтдаа байхыг хүсэж байна ч юм уу. Эсвэл өөрийнхөө бодож байгаа зүйлсийг ингээд тгийсэн зүйлээ хэлхийн оронд өөрөө эхлээд тэр суурийг ч юм уу, өөрөө эхлээд тэр одоо өөрийнхөө хийж чадах юмнуудыг хийсний дараа одоо танд л ингэж хандлага гаргах ч юм уу, ямар нэгэн зүйл хийлгэх ч юм уу, ямар нэгэн одоо хүсэлт тавих ч юм уу, эсвэл тэдгээр зүйлсийг бол хийхээр бол төлөвлөж байгаа харагдаж байна. Одоо хэцүү байгаа учраас хамт баймаар байна. Одоо хэцүү байгаа учраас чи надад туслаач юм уу гэсэн тийм хандлагаар ханддаггүй нэлээ юм хариуцлагатай одоо бие даасан төрлийн байдал бол гаргаж байгаа байдал бол харагдаж байна. За тэгээд энэ хүн таныг те өөрийг чинь юу гэж бодож хардаг вэ гэдгийг энэ хоёр хүзрнээс харцгаая. Healing. За юм солонготой хүзэр тэгээд fairy spotting гэсэн юм хоёр хүзэр бол гарч иржээ. Эндээс харахад болохоор гадна талын үзмж гэх юм уу харагдах байдлаас харахад ер нь юм эмгтээлэг даруухан ч юм уу аль хэдийн өөрийн гэсэн үзэл бодолтой болцсон те юм нэг тайвширсан гэх юм уу өөрийгөө олсон төрлийн эмгтээ эсвэл одоо эрэгтэй ч байж болно те тийм тайван хүн гэж бол хард юм байна. Гэсэн хэдий ч яг эсэргээрээ дотор талдаа болохоор ийм хөөрхөн генийн цайлган айгуу тийм уйрамтгай ч юм уу халамжтай ч юм уу тийм нэг хөөрхөн байдал өөрийн чинь дотроос бол харагддаг гэж боддtiin байна энэ хүн. Тэгээд хамтдаа байхад ч юм уу ярилцахад санал бодлоо солилцоход ч юм уу дандаа ийм юмыг эрэг талаас нь харж болон бүтэн гэдэг талаас нь харж ярьдаг байдал чинь бол маш их таалагддаг. Тэгээд ер нь бол ярилцах, санал бодлоо солилцох, дэмжлэг авах те одоо сэтгэл санааны дэмжлэг авах айгуу дуртай ийм төрлийн хүн байгаа тань. Тэгээ өөрийн чинь дотор байгаа тэр нэг дотоод ертөнц, гэгээлэг ертөнцид нь айгуу их таалагддаг те. Тэр одоо зүйлд айгуу их ингэж татагдаж хамтдаа байхыг хүсдэг гэсэн юм зүйл бол хэлж юм л та. Тэгээд ингээ хамт байхад юу гэдэг юм яг л одоо бүх зүйлээ өөртөө чинь зориулж байгаа юм шиг тийм чийл миний сонголт шүү гэж хэлж байгаа юм шиг тийм нэг юм халуун дулаан мэдрэмж чинь ер нь ингээд айгу одоо сэтгэлд нь ингэж өрсөлдөж тий одоо өөрийнхөө болсон гэх тэр мэдрэмжийг олж авах хүртэл тэр гал түлийг түлшиг гэдэг шиг тэр энергийг ингэж өгдөг гэсэн мессеж бол өгж ийн л доо. Хамтдаа тавхаар амьдардаг ч юм уу эсвэл гэр бүл болцсон ч юм уу тийм хүмүүс байсан ч гэсэндээ таны дотоод ертөнц чинь энэ хүнд бол маш их таалагддаг. Хамт байхад тий айгүй юм таатай хичнээн одоо гадуур нийгэмд гараад ингээд маш завгүй хариуцлагатай стресстэй дарамттай тийм ажил төрөлтэй тэрийг ингээ гүйцэлдүүлэхгүй болохгүй гэсэн мэдрэмжтэй байдаг ч гэсэндээ гэр орондоо ирээд хамтдаа байх үедээ эсвэл ярилцсан үедээ ч маш юм халуун талантаатай мэдрэмжийг авдаг учраас
өөрийг чинь маш их ингээд хүндэлдэг ч юм уу те. Ерөөсөө сэвтэж болохгүй хүн гэдэг талаас нь ингэж хардаг юм байна. За эсвэргээрээ таны хувьд энэ харилцаа ямар харилцаа вэ? Юу гэж мэдэрдэг вэ те нөгөө хүнийг гэдгийг нь хамтдаа харцгаая. За дөрөвлөд болон simple law гэсэн юм хоёр хөтөр бол гарч иржээ. За энэ хоёр хөтөр маань болохоор нэг нь их аркан буюу одоо Emperor гэсэн хөтөртэй бол утга дүүдэг байж байгаа. За магадгүй таны хувьд одоо энэ бодож асууж байгаа хүн чинь те. Энэ чинь ингээ гал энерги өндөртэй юм хүн. Өөртөө ихтэй нэлээд одоо энэ лид гэсэн хөтөр гарч ирснээс харахад ч гэсэндээ ер нь харилцаанд аягүй тийм доктортой байдлыг илэрхийлдэг, өөртөө ихтэй. За нэг талаараа аягүй санаачлахтай, идэвхтэй төрлийн хүн гэж өөрийн чинь зүгээс бас энэ харилцаа хардаг юм байна. Ер нь тэгээд ч цаашдаа юм доктортойгоор харилцаа маань үргэлжлээсэй гэсэн бодолтой. Тэгээ энэ хүнтэй бас хамт байхыг аягүй хүсдэг юм мэдрэмж бол гарч ирж байна л та. Гэхдээ зарим талаараа одоо нөгөө энэ хүн маань ингээ ажилдаа хит улаарах ч юм уу зарим үед те яг нэг тухайн ажлаа хийхийн тулд ажлынхаа үр дүн гаргахын тулд гэр бүлээ орхиод ч юм эсвэл одоо найз өхнөө орхиод ч юм уу эсвэл харилцаа хүндээ жоохон анхаарал халамж дутагдуулаад ч юм уу ингээд явдаг хандлага байгаа ч гэсэндээ тэр нь нэг талаараа цаана яагаад тэгж байгаа гэдгийг нь өөрөө аягуулсан ойлгодог учраас дэмждэг, хүлээн зөвшөөрдөг байрын юм хандлага бол харагдаж байна л та. За нөгөө талаараа та хоёрын хувьд өөрийн чинь зүгээс ингээ харахад айгүй юм урт хугацаанд ивнэртэй байгаа ч юм уу эсвэл одоо 10 жилээсээ ч юм уу оюутан байхасаа ч юм уу ямар нэгэн байдлаар дээр үес ингэж холбоотой биегээ мэддэг те эртний танилуд юм шиг бол харагдаж байна л та. Яг ийм бодит нөхцөл байдал дээр яг нэг ангийн ч юм уу бүр дээр үес биегээ тэндэг хүмүүс байх боломжтой. За нөгөө талаараа одоо сүнсний хувьд та хоёр өмнөх амьдралдаа ах トゥ хоёр байсан ч юм уу эгч トゥ хоёр байсан ч юм уу ямар нэгэн тийм нэг юм гүн гүнзгий холбоотой хоёр хүн гүн гүнзгий холбоотой хүмүүс гэдэг талаас нь өөрийн ч хувьд айгу мэдэрдэг тийм байдал бол харагдаж байна. Тэгээд хамтдаа байхад айгу мэв нэртэй ч юм уу нэг тийм нэг тухтай тайван мэдрэмжийг энэ хүнтэй байхад бол авдгаа гэсэн юм байдал бол харагдаж байна. За тэгээд цаашлаад за танд өгж байгаа те энэ харилцааны талаар танд өгж байгаа сүнслэг мессеж юу аах вэ гэдгийг хоёр хөтөрнөөс авъя. Тэгэлчгүй та хоёрын хувьд ямар нэгэн байдлаар айгүй юм сүнслэг холбоотой хүмүүс байгаад байна. Тэгээд дээрэс нь Mother Rose хичнээн та хоёрын хувьд одоо ингээд салсан ч гэсэн хоёр тишээ болсон ч гэсэн эсвэл яг нэг юм таарамжгүй нөхцөл байдал байсан ч гэсэндээ ер нь ямар ч нөхцөл байдал байсан ч гэсэндээ ямар нэгэн байдлаар эргээд зөв цаг үедээ буцаад л хамтдаа байх юм учир утгатай ч юм уу тийм төрлийн хүмүүс байгаад байна л да. Яг гэвэл та хоёр амар тийм холын эртний ч юм уу сүнсний холбоостой юм төрлийн хүмүүс бол байгаа. Таны хувьд яагаад ч юм гэх юм уу энэ харилцааг энэ хүнтэй ер нь л ингээд цаашдаа хамт байх ёстой юм шиг тий өөрөө ер нь бол тэрийг тэгж мэдэрдэг. Ямар нэгэн байдлаар айгүй юм та хоёрт ижлэгэн талууд ч юм уу ижлэгэн итгэл үнэмшил ч юм уу байдаг. Гадна талаас харахад айгүй юм өөр төрлийн хүмүүс юм шиг боловч тий таны хувьд айгүй юм зөвлөх нөгөө хүний чинь хувьд ярьч хүчтэй юм шиг боловч цаана та хоёрыг нэгтгэж байгаа зүйл чинь нэг тийм учир нь мэддэхгүй ямар нэгэн ойлгомжгүй юм шиг мөртлөнгөөсөө нийлээд одоо юм цог байх хэрэгтэй юм шиг байгаад байдаг. Санагдаад байдаг ч юм уу тий. Маш юм эртний сүнснүүд яг энэ дэлхий дээр одоо ингэж нийлж байгаа юм шиг тийм байдал бол байна л да. Тэгэхээр та хоёрын хувьд өөрийнхөө тэр өөр чинь төрж байгаа бодол мэдрэмжэндээ бол итгэе. Тэ ямар нэгэн энэ хүнтэй хамт байх хэрэгтэй юм шиг эсвэл юу гэдэг цуг байхад нэг тийм өөр ертөнцид байгаа юм шиг өмнө мэддэг байсан одоо ямар нэгэн зүйлийг одоо өмнө нь хин хэнийг мэддэг байсан юм шиг тийм мэдрэмж та хоёрын дунд байгаад байдаг бол тэ үнэхээр тэрэндээ итгээд яг ингээд
энэ миний хамт байх ёстой хүн гэдэгтээ ингээ бүрэн дүрэн итгэлтэйгээр хандах те. Хичнээн ингээд хол байсан ч тустай болцсон байсан ч гэсэндээ эргэж нийлэн эргэж хамтдаа байна. За энэ хүн таны төлөө зүрх сэтгэлтэй байна гэдэгт та нэг талаараа итэг гэсэн мессеж бол гарч ирж байна. Итгэхээрээ тийм гэсэн мессеж бол гарч ирж байна л да. Зүрх сэтгэл шархлуулсан зүйл ч юм уу эсвэл юу гэдэг те. Одоо амьдрал сорилттой байгаа нөхцөл байдлууд тань дандаа ингээд хичээл болж таныг ингээд өсөхийн тулд ч юм уу те. Одоо левел авахын тулд ч юм уу ингэж тохиолдож байгаа зүйлс шүү гэдэг байдлаар нь хүлээж аваад те. Өөртөө итгэлтэйгээр өөрийнхөө дотоод төр сүнслэг байдалд хүн болгонд байгаа тэр одоо зүүн совин гэдэг зүйлтэй итгэлтэйгээр ингэж хандах нь те таныг өөрийгөө олоход за энэ харилцаанд яг өөрийнхоороо байж сурахад ч юм уу те хүмүүсийг уучлалт сурахад ч юм уу айгу юм чухал нөлөөтэй гэдэг юм мессеж бол гарч ирж байна. За тэгээд ойрын ирээдүйд та хоёрын харилцаанд те цаашид юу болохоор байна гэдгийг харцгаая. Change your focus. За яг одоо анхаарлаа хандуулж байгаа зүйлийнхээ яг тэр point-ийг те өөрчлөө. Ямар нэгэн одоо энэ харилцаа ингэ болохгүй байх гэдэг хэсгээр илүү их ингээд анхаарлаа төвлөрүүлээд хандуулаад байх тусам бүр болохгүй байгаа юм шиг мэдрэмж төрөх ч юм уу. Эсвэл одоо хин нэг яг юм өөрийнхөө хүснээр байлгах гэхээр нөгөө хүн улам ингээд өөр болоод улам одоо яг таны хүсэхгүй байгаа үйлдэлүүдийг гаргаад байгаа юм шиг ч юм уу тийм мэдрэмжүүдийг төрүүлж явах магадaltaй байгаад байна л да. Тэгэхээр та өөрийгөө өөр бусад зүйлст ирээдүрөө ч юм уу өөр зүйлст одоо анхаарлаа хандуулах яг нэг тийм болохгүй байгаа зүйл дээрээ одоо их төвлөрөөд байх ямар ч шаардлагагүй те өөрийнхөө фокуслж байгаа зүйлсийнхээ яг тэр point-ийг өөрчлөх үед юм сарай өөрөөр харагдаж эхлэх болно. Та хоёрын хувьд бие биегээ харж байгаа өнцөг болон өөртөө илэрхийлж байгаа байдал бол яг нэг жоохон юм эрстэс те байгаад байгаа боловч одоо эцсийн ингээд цэг дээр эцээ та хоёр л эргээд хамтдаа байх тухайд тайлбартай ч юм уу тэрийг ингээ өөртөө бүтээх ёстой хүмүүс л байгаад байгаа. Тэгэхээр тэрэнд одоо итгээтэй болохгүй байгаа зүйл дээр поинтлахгүйгээр ер нь зарим зүйлийг зүгээр орхичих ч юм уу эсвэл яг ингээд нэг өөрийгөө одоо болохгүй байгаа талаас зүйлтэй хольж илэрхийлэхгүйгээр тэ өөрийгөө өөр өнцгөөс нь энэ хүнд илэрхийлж одоо үзэх ч юм уу гэдэг зүйл бол айгүй юм чухлаа гэсэн юм мессеж бол гарч ирж байна. Тэгээд энэ хүн маань тэг хизээ яг ингээд өөрийнхөө зүрх сэтгэлийг илэрхийлэх гэж байна. Хизээ яг ингээд магадгүй тэг өөрийнхөө зүгээс шинээр ч юм ямар нэгэн юм алхам хийхээр төлөвлөж байна. Тэр нь хизээ байх боломжтой гэдгийг энэ time oracle хүзрнээс харцгаая. За юм 2 сар гэсэн хүзэр бол гарч ирж байна. 2 дугаар сар те 2 дугаар сар чинь Валентин гэх мэт одоо романтик баярнууд бас байгаа. Магадгүй таны хувьд 2 сар төрсөн одоо хүн бас байх боломжтой. Эсвэл 2 сар та хоёрын хувьд ямар нэгэн байдлаар чухал тийм одоо сар те ямар нэгэн тэмдэглэлт зүйл байдаг сар ч юм уу байх боломжтой. Яг тэр үеэр тань лөө ямар нэгэн үйлдэл хийх гэж байна. Эсвэл төлөвлөж байгаа зүйл одоо бодож байгаа зүйлээ яг тэр 2 сард ч юм эсвэл 2 сарын дараа гэхэр чинь 1 сарын үед ч юм уу те үйлдэл хийхээр бол төлөвлөж байгаа юм байна. Одоо бол энэ хүний хувьд айгүй ингээд хувь хүн дээрээ өөр дээрээ анхаарал хандуулж байгаа. Гэхдээ цаагаараа энэ нь болохоор хамтдаа байхын тулд гэсэн юм бодол мэдрэмжээр бол хандж байгаа байдал бол харагдаж байна. Тэгээд таны хувьд яг өөрийнхөө фокуслж байгаа тэр өнцгөө тодорхой хэмжээгээр өөрчдөг хитрхи магадгүй өнгөрсөнд те өмнө битээр юм байсан тийм байсан гэдэг тал дээр айгүй фокуслаад байж авах боломжтой байгаа. За тэгээд та хоёрын харилцааны хувьд ийм мэрэг бол гарч ирж байна. Тэгээд мэргийг манийн хүртэл хүлээж авч үзсэн та бүхнээ баярлалаа. За тэгээд дараагийнхаа мэрэгээр эргэж уулзлаа. Түр баяртай. За ингээ 2 дугаар сонголтыг хийсэн та бүхэн маань уншлагынхаа хэсэг тавтай морил. За та бүхэн маань энэ low message гэсэн юм зурагтай хүзэр сонгосон байгаад байна. За ямар нэгэн байдлаар уншлагатай маань холбоотой мессеж байгаа хаа гэж бодож байна. За тэгээд бүгдээрээ уншлагатай орцгоё. За хамгийн эхлээд болохоор
хайр дурлалаас гадуур одоо таны бодож байгаа асууж байгаа хүний одоогийн нөхцөл байдал, эрүүл мэнд ч юм уу те ажил төрлийн нөхцөл байдал нь ерөнхийдөө ямар хөө байна вэ гэдгийг бол энэ үзүүрнээс л харцгаая. За waiting results. За ер нь бол ажил төрлийн тал дээр за Пентаклийн 7-той одоо утга дуудаг юм хүзэр бол гарч ирсэн байна л да. За энэ хүний маань хувьд ер нь бол ажил одоо карьер дээрээ тодорхой хэмжээний нэлээд амжилттай тий өөрийн гэсэн босгосон бүтээсэн зүйлтэй хүн бол байгаа дээ. Өөрийгөө ер нь бол ямар хөө хэмжээний хүн бэ гэдгийг мэддэг тий. Өнгөрсөнд нэлээд их одоо зүйлийг тарьж ургуулж за өөрийгөө боловсруулж ч юм уу ирсэн юм төрлийн хүн байгаа даа. За нэлээд шором ах бодтой хүн байх боломжтой. За ордороо болвол те өхөр охин материйн ордны хүн байх боломжтой. За нөгөө талаараа ер нь ийм юмд дайчин ч юм уу гэхээс илүү шаргуу тогтвортой ингэж ханддаг те тууштай юм төрлийн хүн бол байгаад байна. Тэгээ зарим талаараа айгүй тийм хуучин сүнстэй юм шиг те нэг тийм одоо нөгөө эцгийн эрхт ёсыг эрхэмлдэг гэдэг юм шиг нэг тиймэрхүү төрлийн хүн юм боловс юм мэдрэмж бол төрж ийн л доо. За тэгээ ер нь бол нэлээд их өөртөө ихтэй төрлийн те гаднаасаа харахад бол ингээд дараа хөндлөгөөх юм шиг харагдаг боловч яг хийж байгаа бүтээж байгаараас гаргаж байгаа зүйл нь бол их одоо чанартай зүйлс байдаг юм төрлийн хүн бол байгаад байна. Тэгээд одоогийн ажил төрлийн нөхцөл байдал гэх юм бол бас л нэлээд одоо сайн байдалтай бол байна. Тэгээд нэм стресстэй ч юм уу гэхээс илүүтэй яг өөр дээрээ ажиллаж байгаа. Тэгээд өөрийнхөө хийсэн бүтээсэн зүйл дээр нэлээд анализ хийж байгаа юм байдал бол энэ хүнээс бол харагдаж байна. Эрүүл мэндийн тал дээр ч гэсэндээ сайхан тогтвортой байгаа бол харагдаж байна. За түүний одоогийн нөхцөл байдал бол ийм байгаа даа. За түүний энэ хүнтэй тань руу одоо ямар үйлдэл юу нь бол цаашдаа хийя гэж төлөвлөж гин вэ гэдгийг бол харъя. За дээрээс нь харилцаагаа ер нь яаж харж байгаа учраас энэ үйлдэлийг ингэж хийя гэж бодож байна гэж мөн гэдэг одоо хариултууд бол гарч ирэх боломжтой. За энэ 3 хөдрийг бол харцгаая. За нэг их аркан. За Empress, Helpless, Hopeless. За сэлмний 8 нуруугаа харуулсан юм хөдөр бол гарч ирж. За нөгөө талаараа за Wanding, Ace of Wands гэсэн юм хөдөр бол гарч иржээ. Нэг талаараа тийм холбог нэрэг зөөлөн тэгснээрч хүчтэй шинэ эхлэл гэсэн хэдий ч жоох юм харамсал харуусал тий өөрийнхөө дураар яг үйлдэл хийж чадахгүй байгаа мэдрэмж. Тэг ер нь бол эндээс харахад яг одоогийн байдлаар бол айгүй юм юу гэдэг тайван тий яг энэ харилцааг буцаагаад хурдан сэргээж юм эсвэл энэ харилцаанд айгүй мэдвэтэй байж юм гэсэн хандлага гэхээс илүүтэй ер нь бол нөхцөл байдлыг айгүйх ажиглаж байгаа тий. Одоо энэ өдөр дээр маань харагдаж байгаачлан тийм ингээд зогсож байгаа байдал бол харагдаж байна л да. Хайчгаа яахаа бол сайн мэдгүй. Таныг магадгүй нэг талаараа айгүйх ингэж анзаарж байгаа ч юм уу тий. Ер нь ямар хуу байдлаар над руу ингэж хандах нэ гэдгийг бол анзаарж байгаа байдлаар бол байдалтай бол байх боломжтой байгаа дээ. За гэсэн хэдий яг одоогийн нөхцөл байдал дээр гэхээр дотоод зүрх сэтгэл нь бол ямар нэгэн тийм харуулсал ч юм уу те харамсал ч юм уу тийм зүйл бол энэ хүн дээр бол харагдахгүй байна л да. Эсвэргээрээ ямар нэгэн байдлаар шинээр өөр одоо ямар нэгэн зүйл рүү үйлдэл хий ч юм уу арай өөр байдлаар энэ харилцаанд ингээ хандлага гаргая ч юм уу те гэдэг талаас нь бол харж за төлөвлөж те ер нь өөрөө юм нэлээд тооцоолох төлөвлөх дуртай төрлийн хүн байх боломжтой учраас тэр одоо шинж чанараа илүү ингээ гаргаж байгаа. Гэсэн хэдий ч яг ингээ өөрийнхөө хүсэж байгаагаар хөдлөхөд бол арай цаг нь болоогүй юм болов сайтар тунгай бодож юм уу гэсэн ийм байдалтай нэлээх сонголтын дунд гэх юм уу төлөвлөгөө одоо тийм зүйлийн дунд бол гацсан байдалтай бол харагдаж байна л да. За тэгээд гэсэн хэдий ч энэ хүний хувьд яг энэ одоо энэ
одоо үлээдэг хөгжмийг үлээхэд тэ аз жаргалын 7 солонго ялгарах адил одоо энэ харилцааг бодохт ч юм энэ харилцааг одоо өргөжлүүлээд цааш нь ингээд эхлүүлэхэд тэ ямар нэгэн үйлдэл өөрөөсөө эхлээд ийм эрч хүчтэй үйлдэл хийхэд тийм баялаг байдлыг бол дахиж ингэж үүсгэе гэсэн юм бодол мэдрэмжтэй тэ шинээр ямар нэгэн үйлдэл энэ харилцаа руугаа хийх нь бол тодорхой байгаа тийм. За. Яг одоогоор тэ танилуу ч юм ингээ хайрын мессеж за ямар нэгэн мессеж ч юм уу тэ явуулаад ингээ ярилцъя гэсэн ийм бодол мэдрэмжтэй байгаад байгаа боловч яг тэр нь шийдэгдэхгүй байгаа байл бол бас байж иж болох юм. За нөгөө талаараа гэх юм бол өөр хин нэгэн тэ энэ хүний амьдралд байгаад эсвэл танд өөрний хин нэгэн байгаад ч юм уу яг энэ хүнийг тэ цаашдаа юу яахаа мэдэхгүй байдалд хүргэх бас нэг тийм гол түлхүүр болж иж ялахын та хоёрын дунд хин нэгэн өөр хүн бас байх боломжтой гэж бол харагдаж байна. За тэгээд энэ хүнтэй таны бодож байгаа энэ хүн өөрийг чинь юу нь бол юу гэж хардаг вэ? Юу гэж одоо бодож мэдэрдэг вэ гэдгийг энэ хөтөлбөрөөс харъя. Hope болон predict your dreams. Ямар нэгэн байдлаар энэ ч дахиад солонго энд байсан солонготой дахиад гарч ирж байна. Ямар нэгэн байдлаар та болохоор энэ хүнд айгүй их юм итгэл үнэмшил төрүүлдэг те. Ирээдүйд энэ хүнтэй хамтдаа байх юм бол би ийм байх боломжтой юм байна гэдэг ч юм уу. Нэг тийм итгэл үнэмшил айгүй төрүүлдэг, хүсэл мөрөөдөл давтуулдаг. Зарим талаараа та өөрөө тийм одоо өөрийнхөө тийм хүсэл мөрөөдлийн төлөө тууштай байдаг ч юм уу. Эсвэл юмыг айгүй юм гоё төсөөлж мөрөөдж чаддаг, ярьж чаддаг ч юм уу тийм төрлийн хүн учраас энэ хүн бол таны тэр байдалд те эрийг хандлагад чинь ч юм уу айгүй их ингээд татагддаг. Хичнээн ингээд та хоёрын хувьд одоо сөрөг нөхцөл байдалд орсон ч гэсэндээ таны хувьд те энэ тэр байдлаас хэрхэн гарах вэ гэдэг талаар ингээ эрэг байдлаар өөрийгөө илэрхийлж харилцаандаа өөрийгөө илэрхийлж чаддаг байдал чинь энэ хүнд нэг талаар айгүй тийм хатаархлын төрүүлмээр ч юм шиг те нэг тийм гоё мэдрэмж өгүүлдэг. Яад гэвэл энэ хүн өөрөө зарим талаараа ингээд өөдрөг байх гэх юм уу. Хит тийм нэг боддоор юмсыг айгүй хардаг төрлийн хүн учраас мөрөөдөж төсөөлөх тал дээр яаж ингэж гоё одоо төсөөл мөрөддөг болох вэ ч юм уу гэдэг талаас нь ингэж айгүй хардаг. Тэгээ тийм гоё юм зөөлөн мөртлөнгөөсөө юм эрэг байдал чинь айгүй их татагддаг. Хамт байхад тэ айгүй юм тухтай мэдрэмж авдаг ч юм уу ярилцахад айгүй юм тухтай мэдрэмж авдаг гэдэг талаас нь ер нь бол өөрийг чинь бол хардсан байх. Тэгээд айгүй юм одоо хэрвээ та эмэгтэй хүн бол айгүй юм бие даасан ч юм уу тэгээ өөрийнхөө хүсэл мөрөөдлийн төлөө тууштай байж чаддаг. Тэр замд чинь бол маш их дуртай. Гэхдээ нэг талаараа ингээд яагаад ч хүрч чадахгүй тийм оргилж юм шиг тийм цаашаа харсан юм шиг санагддаг. Эсвэргээр таны хувьд те энэ хүний хувьд ийм сонголтын зааг дээр ч юм уу эсвэл ямар нэгэн байдлаар хин нэгэн энэ харилцаанд саад болоод байгаа юм шиг мэдрэмжтэй байгаа бол таны хувьд энэ харилцаагаа те та хоёр бие таны хувьд зүгээс одоо юу гэж хардаг вэ гэдгийг харцгаая. За ягны 7 болон Hierophant гэсэн хоёр хүзэр бол гарч ирж байна. Таны хувьд яг энэ хүнийг юу гэдэг ингээд харилцаандаа тэгээ жоохон сэтгэл гаргаад ч гэдэм юм уу санаачлаг гаргаад тэгээ ер нь ингээд асуудлуудтай харилцаан дээр гарч ирж байгаа одоо жижигч бай, томч бай тэгээ асуудлуудтай жоохон ингээд нүүр тулаад хариуцлагатайгаар үйлдэл хийгээсэй гэдэг талаас нь бол жоохон хардаг юм шиг бол мэдэрч байна л да. Ерөөсөө ингээд та болохоор айгүй юм амар тайван өөрөө хогсож байгаа зүйлийг хийгээд явахыг бол хүсдэг гэсэн хэдий ч энэ хүний нэг тийм удаан байдал ч юм уу жоохон зарим талаараа идэхгүй юм шиг байгаад идэг байдал нь таны хувьд айгүй юм яг тэр зангийн ч юм уу жоохон нэг төвчих хэрэгтэй болоод байдаг юм шиг тийм юм бол тийм мэдрэмж бол орж ирж байна л да. Жоохон ингээд одоо энэ хүн ч угаас ийм хүн штэ гэдэг талаас нь харж тэ одоо хүчлсэн ч энэ хүн бас нэг талаараа айгүй ингэж хөдөлдөггүй ч юм уу жоохон нэг таны зүгээс харахад идэвхгүй төрлийн юм шиг зогссон юм шиг юм
нэг яах гэдэг нь мэддэхгүй удаад идэх төрлийн юм шиг хүн байгаа байхгүй. Тэгэнгүүт та болохоор эсрэгээр энэ хүнийг намайг ингээд дагуулаа яваад за энэ намайг дагуулад яваад гэхээс илүүтэйгээр ядаж нэг харилцаанд айгүй юм нэг шийдэмгий ихтгэл үнэмшилтэй байгаа шийдвэр гаргаад ингэдэг байгаасаа санаачлахтай байгаасаа гэдэг талаас нь хардаг байгаад байна л да. Гэхдээ яг тэр одоо бүрэн мэдрэмжийг чинь бол энэ хүн ерөөсөө ингээд зарим талаараа ерөөсөө өгч чаддаггүй. Тийм болохоор цаашдаа одоо энэ хүнтэй хамт байх нь зөв ч юм уугүй ч юм уу гэдэг талаас нь таны хувьд бас харилцаагаа энэ хүнтэй ингээ холбоотой те энэ хүнд ингээ цагаа гаргаад байгаа нь миний хувьд одоо зөв үү буруу юу гэдгийг ингэж боддог байдал бол харагдчихээн. Хамгийн ихний сонголт гаргасан сонголт хийсэн хүзэр дээрээс харахад ч гэсэндээ одоо энэ хүзэр дээр харагдаж байгаа юм ихтэй бол нэг тийм баяр жаргалтай байгаа байдал бол харагдахгүй байгаа. Зэрэгтэй ч гэсэндээ яахаа мэдэхгүй байгаа юм шиг. Ийм нэг зогсон байдал та хоёрын дунд бол байгаад байна л да. Яг нэг эрэгтэй хүн одоо жишээ нь тийм эрэгтэй хүн бол ингээд дагуулж явах хэвээр байдал тэхгүй байна гэдэг талаас нь хараад байгаа юм шиг. Нэг тийм мэдрэмж бол танд айгүй төрж байна. Та бол зөвхөн ч байх уу ер нь бол өөрийнхөө яг ийм хүсэл мөрөөдлийг өгөөд те өөрийнхөө хүсэл мөрөөдлийн төлөө цаашдаа ингээд явахыг бол хүсэж байна. Яг ийм шаардлагагүй зүйлс дээр хитрхи хинээр гаргахыг бол хүсэхгүй байгаа юм гэсэн юм бодол мэдрэмжтэй байгаа юм л да. За тэгээд танд өгж байгаа одоо сүнслэг мессеж буюу ертөнцөөс таны энэ харилцаанд ямар мессеж өгч ийн вэ гэдгийг хамтдаа харцгаая. Flourish. За нөгөөх нь Lineage. Ер нь бол танд болохоор сүнслэг одоо ертөнцөөстэй таны өгдөөдсэй хийж магадгүй юу гэж мессеж өгч ийн гэхээр яг ийм нэг өөрөө хүсэхгүй байгаа нөхцөл байдал дээр зууралдаа ч юм уу те цагаа үрээд ингээд байх ямар шаардлага байхгүй өөрөө тэр дотор байгаа гэрлийг дотор байгаа ихтгэл үнэмшлийг мэдрэмжийг дагаад одоо урагшаа хөдлөө те өөрөө сүнсний тэр одоо дуудлагыг одоо хүлээж аваа гэсэн мессеж л гарч магадгүй таны хувьд те энэ хүнтэй ингээд ямар нэгэн байдлаар баланслагдаад те цаашдаа хамт байх боломжтой гэж үзэж байгаа бол тэр бол таны сонголт те зөв сонголт байх болно. Эсвэл ямар нэгэн байдлаар таны хувьд нэг юм орхигдоод байгаа юм шиг эсвэл нэг амьдрал чинь энэ хүнтэй хамт байгаар зогссон байгаа юм шиг тийм мэдрэмжтэй байгаад байгаа юм бол магадгүй таны хувьд энэ харилцаанд байгаад байх шаардлагагүй ч байх боломжтой гэсэн ийм мессежийг бол өгч ийн л доо. За тэгээд энэ харилцаа ер нь бол цаашдаа ямар хөө байдлаар үргэлжлэх гэж байна вэ гэдгийг нэг үзэр авъя. За мастер буюу 15 чөтгөр энгийн одоо тав зүйлээр ярих юм бол чөтгөр гэсэн хүзэр маань биш 15 чинь хөл аха хөлийн бурхан 15 хараад чөтгөр тийм ямар нэгэн байдлаар ерөөсөө энэ байдал яг энэ байдлаараа бол ч юм уу тий сэтгэл ханамжгүй байгаа юм чинь цаашаа ингээ үргэлжлэхээрээ токсик байдал ч юм уу эсвэл хин хинийгээ борж хорсон нөхцөл байдал одоо энэ хүн ингээ нэг зүрхийг нь торнт хийцэн байгаа эсвэл энэ нь бол таны өөрийн чинь одоо үзэл бодол байж болно. Заавал энэ хүний оролцоотойгоор бодож байгаа хүний чинь оролцоотойгоор та ингэж баригдаж хордоод байгаа юм байхгүйгээр өөрөөгөө энэ хүнтэй ингээ хамт байхгүй болохгүй. Энэ хүнтэй ер нь хамт байсан зүгээр гэж бодоод байдаг ч юм уу. Ямар нэгэн байдлаар энэ хүнд жоохон юм хамааралтай байгаа байдал үргэлжлэхээр бол харагдаад байна л да. Энэ хоёр хүчээр маань бас холбоотой байгаад идэг. Ямар нэгэн одоо тийм хуучин ихтгэл үнэмшилт ч юм уу те хуучин ихтгэл үнэмшилт автаа тэрийгээр одоо нэг ингээд юу гэдэг жишээ нь бол одоо ингээд сүү тавьсан л бол гэрэлгүй л болохгүй ч гэсэн бодлоор ч юм уу ингэж хандаад ямар нэгэн тийм баригдаж хоригдсан хамааралтай нөхцөл байдал бол энэ харилцаан цаашаа үргэлжлэх төлөвтэй бол гарч ирж байна. Ямар нэгэн байдлаар таны хувьд те орхих ёстой зүйл, явуулах ёстой зүйл эсвэл
харилцаа жоохон тийм хин хиндэ эргчлөө гэсэн тийм харилцааг үүсгэх гэдэг зүйлээс аягүй чухал болж ирж байна л да ирээдүйд. За энэ хүн одоо шинэ ингээд танилуу те ямар нэгэн байдлаар үйлдэл хийя одоо үзэл бодол байдیں۔ Ямар нэгэн одоо тэг шийдэж чадахгүй байгаа зүйл ихээ хайр өгч юм ямар нэгэн зүйлийг хизээ хэллээ гэж бодож байна вэ гэдгийг time oracle үзэрнээс харцгаая. За ер нь бол тун удахгүй ямар нэгэн байдлаар энэ өөрийнхөө тий одоо нөхцөл байдлыг яамаар байгаа тий цаашдаа ийм одоо юм сэтгэл ханамжгүй юм нэг ийм тий unhappy байгаад ах юм уу эсвэл ийм болох юм уу эсвэл өөр хүнийг сонгох юм уу гэдэг юм. Тэр зүйлсийг бол удахгүй шийдвэрийг бол гаргахаар бол харагдаж байна. Нэг их цаг хугацаа бол аваад таны хүлээлгээд ч юм байхгүй гэсэн мессеж бол гарч ирж байна. За магадгүй таны хувьд те өөрийнхөө хүсэл мөрөөдлийг илүү хамгаалсан танд таатай мэдрэмжийг ирээдүйд төрүүлэх боломжтой. За тэгээд энэ хүртэл мэргийг маань үзсэн та бүхэндээ маш их баярлалаа. Тэгээд дараагийнхаа мэргээр хэрэгж уулзлаа. Түр баяртай. За 3 дугаар сонголтыг хийсэн та бүхэн маань уншлахын хэсэг тавтай морил. Та бүхэн маань too late хитрхи ороодсон гэсэн юм мессежтэй хүзрийг бол сонгосон байна. За ингээд энэ удаагийнхаа мэргээр болохоор хамгийн эхлээд хайр дурлалаас гадуурх таны асууж байгаа хүний нөхцөл байдал одоогийн нөхцөл байдал нь эрүүл мэнд ажил төрөлж юм те тэдгээр байдал нь ямар хөө байна гэдгийг эхлээд харж байгаа. За тэгээд хамтдаа харцгаая. Helpless, hopeless. За сэлэмний 8 гэсэн хүзэртэй ямар нэгэн зүйлийг хоёр зүйлийн нэгийг сонгох гээд байгаа юм шиг те. Тэр цаанаар бол харагдаад байгаа гэдэг нь одоо ямар нэгэн ирээдүй бол байгаа юм шиг мэдрэгдэж байгаа хэдий ч яг аливаагаар нь яаж хэрхэн тэр байдалд хүрэхээ мэдэхгүй те хин нэгнээс тусламж гуйж чадахгүй авч чадахгүй одоо hopeless болсон те ер нь одоо итгэл найдвараа алдсан юм байдалтай байгаа зүйл бол харагдаж байна. Ямар нэгэн байдлаар ажлын тал дээр айгүй хачаалтай ч юм уу биеийн хувьд энэ хүний хувьд те юм одоо бүрэн өөрийгөө дайчлах боломжгүй ч юм уу сэтгэл санааны хувьд ямар нэгэн байдлаар стресс, депресс те сэтгэлээр унсан байдал энэ хүн дээр бол харагдаж байна л да. Ямар нэгэн өөрийнхөө хийсэн гаргасан одоо үйлдэл тэрнийхээ хариунд ч юм уу тэрнийхээ одоо үр дүнд ч юм уу те ер нь ингээ айгүй сэтгэл хангалуун биш өөртөө айгүй ингэж гомдсон ч юм уу сэтгэлээр унсан ч юм уу арайчтай гэсэн тийм нэг бодол мэдрэмжтэй байгаа байдал бол харагдаж байна. Би сэтгэлийн хувьд яг тийм эрүүл сар бол биш ч байх боломжтой байгаа. За тэгээд энергийн хувьд яг юм бодлороо өөрийгөө айгүй хүлж байгаа ч юм уу тийм хэрвээ яг үнэхээр за аль нь ч байсан яд ер нь бол өөрийнхөө хүсэл мөрөөдлийн төлөө өөрийнхөө зорилгын төлөө яваад үзье гэд зориулах юм бол бүрэн боломж нь хүн байгаад байгаа боловч яг тэрийг бол хийх тийм сэтгэл зүйн байдал юм одоохондоо байхгүй байгаа гэдэл харагдаж байна. За тэгээд энэ хүн маань одоо ер нь бол цаашдаа энэ харилцааг яая гэж бодож байна. Ямар үйлдэл хий гэж бодож байна вэ? Хизээ тэр үйлдэлийг хийх вэ гэдгийг бол хамтдаа харцгаая. За тэргүүн гэлэн материйг утгад үздэг хөзөрлөлсөн гэсэн юм хөзөр гарсан байна. Open up. Love. За хоёр их аркан гарч ирсэн байна. За эдгээр хөзрөөс харахад зарим талаараа энэ хүн маань айгүй юм зогсон байдалтай одоогоор яахаа мэдэхгүй нөхцөл байдалтай ажил дээр ч тэр амьдрал дээр за хайр дурлалын харилцаан дээр ч гэсэндээ энэ харилцааг ер нь бол цаашдаа яах вэ гэж байгаа. Гэхдээ энэ хүн бол дотроо маш их зүйлийг бодож төлөвлөсөн гэх юм уу мэдэрж байгаа юм байдал бол байна л та. Өөрийнхөө одоо мэдрэмжийн дагуу энэ харилцаанд би бол ер нь ирээдүйд байх хэрэгтэй юм байна. Энэ үлдэх хэрэгтэй мэн гэдэг бодол мэдрэмж нь амар хурц байгаад байна. Тэгээд ер нь бол энэ нөхцөл байдалтай нүүр тулж өөрийгөө би энэ харилцаанд илэрхийлж заавал энэ харилцааг одоо өөртөө чинтэй хамт байх хэрэгтэй хүн би гэдэг талаас нь ер нь бол харж байгаа. Энэ хайр дурлалынхаа одоо байдлыг ургуулъя, тэтгэе, хамтдаа бай гэсэн юм бодол мэдрэмжтэй удахгүй өөрийгөө нээ үйлдэл хий
энэ харилцааг ийм нэг яахан мэддэхгүй биш юм доктортой болгоё гэсэн юм бодол мэдрэмжтэй бол байгаад байна. За ер нь айгүйх тийм өөрийгөө сонсож байгаа, өөртөө ярилцж байгаа. Зарим талаараа энэ одоо гацс нөхцөл байдалд байлгаж байгаа одоо үе энэ хүнд айгүй юм бодох, өөрийгөө сонсож сурах ч юм уу, тэгээ өөрийгөө сонсох тэр боломжийг олгож байгаа нөхцөл байдлыг бол өгж байгаа тийм үеинч байх боломжтой байгаад байна. Ер нь бол энэ харилцаан дээр эргээд харилцаагаас сэргээх, за эсвэл бүр ингээ гоё цэцгэлүүлэх ч юм уу тэр талаас нь айгүй ингээ хичээл гаргана гэсэн юм бодолтой бол энэ хүн байна. За тэгээд энэ хүн маань таныг ер нь бол юу гэж боддог вэ? Таны гэсэн бодол мэдрэмж нь ямар байна вэ гэдгийг харъя. За precious time healing гэсэн хоёр хөзөр бол гарч ирсэн байна. За ер нь бол энэ хүний хувьд та бол айгүй тийм чухал хүн. Одоо хамт байхад ч юм уу тийм эд шидийн юм шиг цаг хугацааг бол өнгөрөөдөг. Тантай хамт өнгөрөөж байгаа тэр цаг хугацаа энэ хүний хувьд айгүй тийм чухал одоо цаг хугацаа бол байдаг. Ямар нэгэн байдлаар тийм одоо ингэж ямар нэгэн юм нэг үйлдэлүүдийг хийж цаг алдаж байгаа оронд хамтдаа байгаад ирээд өгөл хөлөөлөх ч юм уу хамтдаа байгаа ямар нэгэн зүйлийг сонирхолтой зүйлийг хамтдаа хийх нь энэ хүний хувьд айгүй тийм чухал бөгөөд цуг байснараа айгүй тийм ангаалтыг бол мэдэрдэг гэсэн юм зүйл бол гарч ирж байна л да. Та хоёрын хувьд тийм сүнслэг холбоос, хүчтэй холбоостой хүмүүс байх боломжтой. Энэ хүн ч гэсэн өөрөө юм айгүй юм зүүн совиндлог тий ямар нэгэн бодож ирсэн зүйл нь яг зүв байдаг ч юм уу. Тэрийг ингээ мэдэрдэг. Гэхдээ тэр нь ингээ тантай бас ингээ айгу таарад би ингэсэн штэ гэд ярангууд яг ижлэхэн нэг зүйлийг мэдэрсэн байдаг ч юм уу. Нэг тийм холбоо гүн цаагаараа юм утгаучтай холбоотой хоёр хүн байгаад байна та хоёрын хувьд. Тэгээ таны ярьж байгаа яриа ч юм уу өөрийгөө илэрхийлж байгаа байдал, амьдралд хандж байгаа хандлага энэ хүнд айгу ингэж таалагддаг тийм нэг өвөрмөц айгу чухал өвөрмөцтэй хүн болгонд байгаад идэггүй тийм орон зайтай хүн болгонд байгаад идэггүй тийм харах онцгой хүн гэдэг талаас нь гардаг. Зарим талаараа энэ хүнийг та бол ингээд ангааж өгдөг, ангаагч нь болж өгдөг. Сэтгэл санааны хувьд тийм гэж ингэж хардсан байна. Эсвэргээр та энэ харилцааг өөрөө юу гэж харж ийн вэ гэдгийг хамтдаа харцгаая. Бас ялгаагүй хийл, ангаалт гэсэн хүзэр гарч иж, дээрээс нь нэг виш карт гарч ирсэн байна. Та хоёрын хувьд юу нь бол айгүй юм би нэг мэдэрсэн хоёр хүмүүс юм болоо гэж ингэж харагдаж байна л да. Зарим талаараа яг одоогийн нөхцөл байдал дээр тийм та хоёрын хувьд тусдаа байгаа хүмүүс гэж бодох юм бол хин хиндээ тийм өөртөө ангаах ч юм уу өөртөө тийм жинхэнэ мөн чанарыг олж харах тэр цаг хугацааг бидээ олгож байгаа. Ангаалтын цаг хугацааг бидээ олгож байгаа тийм хүмүүс байх боломжтой. Тэгээ та энэ харилцаанд ингээд энэ хүнтэй цуг байх үедээ ч юм уу, энэ хүнтэй ярилцах үедээ, энэ хүнтэй хамт байх үедээ те ямар нэгэн байдлаар нэг юм өөржин хорж хүлээд байгаа тэр гинжнээс гарч байгаа ч юм шиг нэг тийм юм гялалцсан юм мэдрэмжийг бол авдаг. Тийм учраас энэ харилцаа таны хувьд те биелнэ гэдэг итгэл үнэмшилтэй таавал байдаг. Угаасаа бит хоёр хамт байх ёстой хүмүүс. Гэтэ зарим үед те та хоёрын дунд тулгарч байгаа асуудлууд ажилтай холбоотой, нийгэмнээс ирж байгаа одоо дарамтуудтай холбоотой ч юм уу зүйлсийг та хоёр бол хамтдаа давж гарах тийм хүч чадалтай хүмүүс гэдгийг бол та бол өөрөө бол мэдэрж байна. За энэ хүзэр маань ч гэсэндээ одоо нөгөө их арканагийн стар буюу одоо хүсэл мөрөөдөлтэй биелэх төр утгыг илэрхийлдэг юм хүзрэл байж байна л да. Ямар нэгэн байдлаар та өөрт ирж байгаа одоо зүүн совин инспирэшн юу гэдэг те тэдгээр зүйлсийг ер нь л ингээд айгу зөв буулгаж авч чаддаг төрлийн хүн байгаад байна. Ямар нэгэн зүйл дээр өөрийгөө аваач чинь гэж энээс болоо тэрнээс болоо ч юм уу гэсэн тийм бодол мэдрэмжинд баригдахаас илүүтэйгээр яг ертөнөөс ирж байгаа зүйлсийг авахыг амсаад тий даван тулаад ингээд гарч явдаг төрлийн хүн учраас таны хүсэл мөрөөдөл үргэлж нэг талаараа биелэх хандлагатай байгаад идэг. Маш сайн манифестор ч юм уу тийм төрлийн байдал ч
чинь энэ харилцаан чинь бас ингэж нөлөөлж байна. Хин ч та хоёр маш юм сүнслэг холбоос холбогдсон юм төрлийн хүмүүс аваад. За тэгвэл та хоёрт ертөнцөөс ирүүлж байгаа сүнслэг мессеж, spiritual message юу авах вэ гэдгийг хамтдаа харцгаая. Fairy spotting болон come to me гэсэн юм хоёр хүзрэл гарч ирж байна. ертөнцөөс танд ямар мессеж ирж байгаа вэ гэхээр өөртөөгөө ярилцаж өөрийгөө ойлгож байгаа энэ байдал чинь одоо ер нь бол тань руу дандаа юм зөв энергийг танд яг ингээд яг тухайн цаг мөчид таарсан яг юм зөв цаг үед чинь зөв зүйлийг чинь авчирдаг тийм одоо нэг талаараа зуршил юм шиг тийм зүйлээ энэ одоо байдлаа цаашдаа ер нь алдалгүйгээр амьдралынхаа бусад хэсгүүд дээр ч гэсэндээ хэрэгжүүлэхийг хичээгээрэй гэсэн юм байдал. Угаасаа та ийм нөгөө мэдрэмж өндөртэй хүн учраас угаасаа хэрэгжүүлж байгаа хэл та. Тэгээд итгэл үнэмшилтэй байна, өөртөө итгэлтэй байна ч юм те яг хүсэж байгаа зүйлээ ингээд өөрлөгөө татчихдаг байна гэдэг бол хүн болгонд байдаг бас нэг тийм чанар бол биш. Гэхдээ энэ нөгөө уг нь бол хүн болгонд байх боломжтой боловч тэрийг хэрхэн гаргаад хэрхэн яаж нөгөө амьдрал дээр хэрэгжүүлэх вэ гэдгийг мэддэг хүмүүс цөөхөн байгаа учраас тэгж хэлж байгаа. Тэгэхээр яг л сарны цэцэг рүү хүмүүс ингээд тэмүүлдэг шиг ямар гоё юм бэ гэд бүгд л авахыг хүсдэг шиг та болохоор тэр сарны цэцэг нь байж чаддаг байгаа байхгүй өөрлөгөө ингээд эд баялагийг хүсэл мөрөөдөл сайхан зүйлсийг өөрлөгөө ингээд татчих чадчихээн. Энэ байдлаа цаашдаа ингээд доктортойгоор цааш нь авч үргэлжлүүлээрэй гэсэн юм мессеж гарч ирж байна. Яг л өөрлөө чинь ингээд зөвгийнүүд балаа хураах жаа юм шиг дайрж байгаа юм шиг тийм байдал байгаад байна. Тэгэхээр тань руу магадгүй эсрэг хүснэ чинь хүмүүс айгүй ихээр ханддаг ч юм уу. Эсвэл зарим талаараа магадгүй юу гэдэг дандаа эрэг зүйлийг татхаас илүү зарим үед сөрөг бодож байгаа сөрөг зүйлс чинь ч гэсэндээ зарим талаараа биелэх гэдэг магадaltaй явах боломжтой. Тэгэхээр юунд айгүйх ингээд анхаарал хандуулж байгаа вэ гэдэг дээрээ нухацтай хандаж манифест хийх нь бас айгүй чухал гэсэн мессежийг бол өгч шүү. Юун дээрс бодолч одоо юг илүү хөөртө татах вэ гэдэг дээрээ үргэлж болгоомжтой хандж байгаа. Сөрөг зүйлс бодох үедээ хэтрүүлээд жоохон ингээд бодчихдаг ч юм уу. Яагаад гэвэл ийм төсөөлөн бодох чадвар өндөртэй учраас ч юм уу. Тэгэхээр дандаа эрэг зүйлсийг өөрлөгөө татдаг тэр чадварыг өөртөө суулгаарэ гэсэн юм хүлээж авах чадварыг суулгаарэ гэсэн юм мессеж гарч байна. Таны хүсэл мөрөөдөл бол утгагүйгээс биелэх гэж байна. За тэгээд нөхцөл байдал цаашдаа ерөнхийдөө ямар байдлаар үргэлжлэх гэж байна вэ та хоёрын харилцааны. За үр дүн хүлээж байгаа байдал. Таны хувьд хэдийн өөрийн хийж ёстой зүйлээ хийх зүйлээ ч юм уу бүгднийг нь бол хийсэн. Тэгээд одоо ингээд юу тарьсан түүнийг хураана гэдэг шиг тухайн энэ хүний хийж байгаа үйлдэлийг юу хийх нь яах гэж юм гэдгийг ер нь хүлээж байгаа байдал бол харагдаж байна. Тэгээд магадгүй та хоёрын хувьд жоохон одоо яг харилцаа чинь өөрийн чинь хүсэж байгаа хэмжээнд хүрэхэд жоохон хугацаа зарах магадaltaй ч гэсэндээ тэр одоо хүлээж байгаа зүйлийн чинь хүсэж байгаа зүйлийн чинь үр дүн болвол заавал яг гарна. Хүлээлгэсэн ч гэсэндээ үр дүн талаар болох биш, үр дүн заавал гарах болно. Харин энэ хүн маань хизээ одоо нэг үйлдэл хийх гэж байгаа ч юм уу ямар нэгэн байдлаар өөрийгөө илэрхийлэх ч юм уу тийм зүйл хийх гэж байна гэдгийг харцгаая. Fall намар гэсэн юм хүзэр гарч ирсэн байна. За одоо ч намар байгаад байгаа удахгүй үйл болгож байгаа. Тэгэхээр удахгүй юу нь бол энэ хүн маань өөрийнхөө бодол мэдрэмжийг илэрхийлэх гэж явах боломжтой байгаа даа. За тэгээд дээрэс нь энэ хүзэр дээр нэг нэмэлт хүзэр авъя.
цаашид харилцаа маань яаж үргэлжлэх. Аривын сэлэн буруутал, аривын юу цаа буруутлаар харж гарч ирж байна. Зарим талаараа та хоёрын хувьд хитрхи их таарад идэг болохоор ч юм уу, хитрхи их одоо ингээд бие биетэйгээ холбоотой гэдгийг мэдээд идэг болохоор энэ хүнд та бас жоохон зарим талаараа тааруулах гад тий. Одоо too late. Энэ үсгээр нь авч болно л доо. Хитрхи ямар нэгэн зүйлийг хитрүүлэх гээд байдаг байх боломжтой л яагаад вэ л да. Хитрхи одоо юу гэдэг. Энэ хүн одоо зөвхөн над руу ингээд үл хийх ёстой. Би ингээд яг таны хувьас ингээд нэг санаачлаг гаргаад бас нэг жоохон үл хийхгүй байгаад идэв тий. Идэхгүй тийм зүйлс бас байх боломжтой байгаад байна. Тэгэхээр чадах зарим одоо нэг үйлдэл ч юм уу, чадах зарим нэг хариу одоо үйлдэл ч юм уу тий хийгээд явхад зүгээр та ингээ бүх зүйлийг энэ хүн одоо юу гэдэг ингэчүүл тэгчих юм болов уу гэдэг талаас нь бодоод өөрийгөө жоохон стресстүүлээд байдаг зарим нэг тийм өнцөг тэндс байх боломжтой байна. Тэгэхээр зүгээр ингээд өөрийнхөө зүгээс ямар нэгэн зүгээр л ингээд өөрийгөө илэрхийлж байгаа үйлдэлүүдийг хийхэд ямар ч асуудал байхгүй. Энэ хүнийг та алдчихна гэсэн үг бол бас нэг талаараа биш байгаад байна. Тэгэхээр санаа зовлтгүй өөрийгөө зарим талаараа илэрхийлэх хэрэгтэй те. Хитрхи ингээд зогсоод зөвхөн хүлээгээд байна гэдэг нь бас нэг талаар таны хувьд энэ хүний хувьд ч гэсэндээ те бас юм гацалтанд оруулах. Гэхдээ нэг гацалтанд орлоо гэдэг тийм хүндрэлтэй зүйлс би болохгүй ч гэсэндээ зарим талаараа өөрийнхөө та ингээд зүрх сэтгэлийг те бодож байгаа зүйл шууд тэр чигээр нь илэрхийлж явахдаа санаа зовоод байх шаардлагагүй юм байна шүү. Ер нь ирээдүйд яг гэ тааруулах гэдэг зарим нэг тийм зүйлсүүд бол байх боломжтой. Хитрхи хүлээгээд ингээд удацдаг ч юм уу тийм. Тэггүйгээр энэ хүн дэмжлэг болох үүднээс өөрийнхөө одоо үйлдэлүүдийг тэгж чадах чиний үйлдэлүүдийг хийгээд байх юм бол харилцаа чи илүү сайхан ингээд одоо сэргийх гэх юм уу тийм илүү цэцэрлэх юм үйл явцанд хурдснаа гэж ингэж ойлгож болох юм байна. За тэгээд ийм мэрэг бол гарч иж байна. Тэгээд энэ хүртэл мэргийг маань утсан та бүхэндээ маш их баярлалаа. За тэгээд дараагийнхаа мэрэгээр эргэж уулзтлаа. Түр баяртай. Хэрвээ ямар нэгэн санал хүсэлт ийм сэдвээр одоо мэрэг оруулаарай гэсэн санал хүсэлтэй хэм бол бас нээлттэйгээр бичээрэй. За ингээд баярлалаа. Баяртай.